За манай нийслэлчүүдийн хамгийн их одоо агаар салхинд гардаг, эрүүл мэндэд анхаардаг. Ялангуяа гэр бүлээрээ найз нөхдөөрөө одоо эрүүл сайхан агаарт модон дунд аялдаг. Хамгийн одоо тохиромжтой хотод их ойрхон газар бол манай Богдхан уулын зайсангаас одоо баруун ширээд дугуй цагаан тийш аялах замын маршрут байдаг. Нийслэл аял жуулчлалын газраас 2016 онд бол нэлээдгүй тогтвортой ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Ер нь бол одоо амралтын өдрүүдээр ялангуяа энэ өвлийн удирдал хавар намрын удирдлуудад бол өдөрт 5 хүртэлх мянган хүн ирдэг. Мөн тэр хүмүүсийн унаж ирсэн одоо машин техникүүд энд одоо маш ихээр бүгдрэл үүсдэг. Эндээс одоо манай иргэд их бохомжтой буцдаг байгаа л да. Тэгээд нийслэлээс авч хэрэгжүүлж байгаа томоохон одоо энэ аялал жуулчлалыг дэмжих, хөгжүүлэх нийслэлчүүдэд бас амьдрах өөрсдийнхөө одоо амьдрах нөхцөл болцоо, амралт зугаалга, тэгээд эрүүл мэндэд анхаарах боломжийг гаргахын тулд энэ дээр бол 2.2 км газар бол аялал жуулчлалын зам нэртэй зам 264 машины зогсоолыг байгуулахаар төлөвлөгөөнд оруулаад төсөв хөрөнгө батлуулаад явж байгаа. Өнөөдөр бид нар дээр үүсэх нөхцөл байдал юу вэ гэхээр өнөөдөр газрыг эзэмшиж байгаа компани маань энэ дээр бас буруу зөв ойлголт олон жилийн турш одоо ойлголт хүрч чадаагүй явсан байгаа. 2015 онд бол нийслэл иргэдийн хурлын тогтоол гарсан байдаг. Мөн 16 он засгийн газрын шийдвэрээс гарсан байдаг. Цааш тэнийг аялал жуулчлалын одоо зориултаар төлхөө өргөн ашиглая. Нийслэлчүүдэд иргэдэд зориулсан ийм 5 тухтай машин тэргээ боловсон тавьж байрлуулах, мөн боловсон жорлон 0 бүхий ийм газрыг байгуулах гэсэн тогтоолууд бол удаа дараа гарч ирсэн. Тэгээд өмнө нь бол энэ 40 орчим га газрыг бол хувийн хвшил олгосон шийдвэртэй байсан. Тэгээд одоо нэг маргаантай байж өнөөдөр бол бид нэр цэцэд асуудал шийдэхээс аргагүй болж байгаа. Ер нь бол бид нар бол хуулийн дагуу энэ ажлыг бол манай авто замын газар хуулийн дагуу хийж байгаа гэж бид ойлгож байгаа. Зогсоолын ажил бол одоо тухайн газар эзэмших байгууллага маань энэ бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхгүй байсаар бол өнөөдөр одоо бид нэр 9 сарын 5 хүрчээд байна. Ер нь бол энэ төлөвлөгөө ёсоор бол ашиглалтанд орсон байх хэрэгтэй байна. Энд зөвхөн авто зогсоолоос гадна дугуйн зогсоол байгууллагад нь за мэдээж энд сар сүйдвэрчээс ахуулаад мэдээж уул руу алхаад ирсэн ядарсан одоо хүмүүс маань өсгөл гараа амраах юм сарвч сууд сандал за мөн хамгийн сүүлийн үед технологийн эко байгаль орчинд ээлтэй юм ариун цэврийн байгууламжийн асуудал бас бид нар шийдэхэд төлөвлөсөн байгаа. Энэ ажлууд маань зөвхөн зогсоолын асуудалтай холбоотойгоор ер нь хойшлоод байна. Ямар ч байсан бид нар энэ ажлыг явуулна, эхлүүлэн зогсоолоо барьж байгуулна. Энэ нь өөрөө бид нийслэлчүүдэд монголчуудаа ялангуяа бас энэ Монголд амьдарч байгаа гадны иргэд олноор энэ зорчдөг байгаа. Дээр нь бол төр хугацаагаар ирж байгаа жуулчд маань яг энэ зам маршрутаар маш олноор аялдаг. Энэ дээр бол маш бэрхшээл гардаг байсан. Энэ асуудлыг бид нар шийдвэрлэхийн төлөө ажиллаж байгаамаа. 2.5 км замаа бол барьсан байна. Одоо энэ 7 сараас хойш одоо бид нар хүлээж ин 9 сарын 5-ны өдөр хүртэл зогсоолоо барьж чадахгүй ийм байдалтай байж байна. Энэ Enigma гэдэг компани одоо энэ охин компаниуд болох энэ компани 40 гагаар нэг энэ Богдхан уулын одоо дархан засал газрыг хашцсан баар, ресторан, зочид буудал ийм аялал жуулчлалын зориулалтаа ийм үйл ажиллагаа явуулдаг. Сургуулийн нэгж зогсолбор зураг хөрөг байхгүй. Тэгээ оюутнууд дайруулад эко кампус барих гэж байгаа. Энэ газрыг хаагаад 10 жил болж байна. Нэг ч зураг төсөл эскиз ерхий төлгөөнөөр батлагдаагүй. Өнөөдөр тэгээ улсын ажил явуулдаггүй оюутнуудаа өчлөөд ингээ явуулцдаг. Ингээ ажлын маань өнөөдөр зогсоогоо байж байна. Одоо 9 сарын 15, 10 сарын 15-нд хүүт орно. Технологийн хувьд бол автосан зогсоолын ажлыг хийж болохгүй байдалд хүрээд ингээ ажил маань зогсоод байж байна. Тэгээд одоо ингээ бөхчүүд оюутнуудыг дайчилж ингээд замыг хаагаад ажиллуулахгүй шанган доор нор зогсоогоод ингээд одоо дарамтлаад ингээ явуулдаггүй. Шүүх цагдаагаар ингээд яваа зогсоолгоод ажлын маань ингээд явуулдаггүй юм байдалтай л байна. Одоо энд бол өдөртөө 5000 гаруй иргэн энэ хойд уул руу ам руу алхахдаг өвөлдөө бол битүү утаанаас одоо ганц удаа гарч одоо агаарт гардаг ийм л ам штэ монголчууд энэ зайсангийн ам руу алхаас уртсан төвлөрөл бий болцсон зам харгуунуудаа өгцсөн ингээд явах боломжтой ганц газар нь энд зогсоолгүй улмаас одоо нэлээд одоо альтергаа гулгаа үүсдэг машинууд хоорондоо гулгаж мөргөлдөг хүүг чууг төгшөө өвөө альтарч ундаг ийм газар энэ дээр нэг авч зогсоол хийчихээ гэдэг одоо нийслэлээс одоо зориод ажилласан ингээд ажлын маань хувийн компани одоо ингээд явуулахгүй ингээд зогсоогод байж байна.